Эрхэм хүндэт үжигчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэж та бүхэнтэйгээ жолгож байна. За ингээд өнөөдрийн манай ярилцаанаа зочин бол залуу хөгжмийн зохиолч хөгжимчин Баян. За энд манай чөлөөт уран бүтээлч Лөвшинжия. Сайн шинэлөө гэж шинэ жилийн шинэ унаар сайн гэж. Өмнө жилүүдэд бол би цагаан сар усаар бол яараа өдөртөө бол яаруу байдаг. Дээжин зочинтай яаруу. Одоо энэ нэг цагаан сар юу ч хийсэнгүй. Юу ч хийсэнгүй ресторан ингээс суугаад хүнээ эргэчихгүй, бие явах газарчгүй юм тэгээ чагаалцлаа. Тийм бас л тэгэл олноо урсгалыг дагаад одоо үчлэг үзэл суусан л да. Яг үнэндээ. Тий аргагүй. Тэгээд миний хувьд бол цагаан сарын үдшилэг нэг ямар шүү юм бодогдож байна уу гэхээр яг одоо тийм ээ нэг хийдэлчихгүй юм болсон. Тэр өдөр би багтаан байхад бол одоо 30-аа орой тэгэл хүүхдүүд хамтдаа тоглоомтой нааш цаашаа бас өшөө ариун тоглоомтой байсан. Тийм ээ. Одоо тэгсэн чинь нас явснаа чи юм уу эсвэл одоо ийм нэг цаг үеийг өнгөрцөн юм уу? Яг 30-аа орой бас үнэхээр хийдэл алдчих юм байна. Миний хувьд би одоо энэ чансрын үдшилтгийн тухай одоо нэг нэлээд гайхдаг болсон. Энэ чансрын үдшилтэг бол ямар нэг асуудал байна. Хийж байгаа хүмүүсний тэр, үжиж байгаа хүмүүсний тэр. Бүгдөө нэг эний юм ясна гэдэг буруу ойлгож явах юм уу? Үжигчийн хувьд бол шүү дээ. Одоо чинь Өвөр Монгол Удан телевизийн чансрын үдшилтэг гэж шүү дээ. Чимэн өшөө. Энэ бол Өвөр Монгол Удан телевизийн чансрын үдшилтэг. Чиний биш шүү дээ. Одоо энэ ирчүү шинийхэн байцсан. Тэгээ хүн цагаан сарын яад өнгөрөөж явах юм дээр хараа сууд шүү дээ. Ухаан юм байна уу? Уртан бол одоо энэ Өвөр Монгол Удан телевизийн цагаан сарын үдшилтэг гэсэн бэкүү байх үед шүү дээ. Энэ хүмүүс бас шинэлдэг байл аваад. Тэр бүтүүсний өнгөрөөдөг байл аваад. Тэр үед болохоор энэ бүтүүс нь бол үнэн амар гоё байсан. Учир нь яна айл болгоно өөр янзаар шинэлдэг байсан. Одоо нэг бодоо үтгэх кенеттэй байна уу? Бөхөө Өвөр Монголаар эсвэл бөхөө дундад усаар адрахнаар шинэлдэг болсон байна гэхээр тэр цагийн бараг бодвол бараг бүр адилхан чи дэвш яах өнөөдөр орой бараг телевизийн өмнө суучих уу баяах бараг тэнд байх уу чи бодоо үжаа чи бол одоо энэ Европ юм уу одоо чинь Америк юм уу энэс одоо чи бол 12 сарын 24-ний одоо Тэнүүсийн хувьд бол энэ бол нэг тэр сүнэг бол нэг их найр баяр болоо ш та тэрний үдшилтэйг хийхгүй яа учир нь хүн болгоно өөрийн гэсэн янзаар хийх өөрийн гэсэн арга хялбараар тэр үдшийн өнгөрөх ёстой. Би өөрөө баярлах хэрэгтэй. Би харин тэн дээр зүгээр хүний баярлсны үжээ суудаг, тийм үжигч болоо суудаг юм алгуугүй шүү дээ. Тийм ээ үгүй юу? Манайс л одоо бүр тэгж байна. Одоо манай бүр тэгж байна. Өөрөө шинийхээ бодол одоо л юу гэж байна? Одоо жилийн ичээс одоо миний хамгийн юу гэдэг бол яардаг бол за цагаан сарын үдшилтэд оролцсон. За цагаан сарын үдшилтэд хөтлөхөөр бол одоо миний хамгийн том ажил хувцас гинэ. Ямар хувцсан юм бэ? Энэ одоо тэр ариун хүмүүс хүлээж явах чинь би одоо тэр орой ямар юм өмснө үү? Юу өмснө үү? Хэд удаа сольно уу? Хэжгээ яаж бооно уу? Жишээлбэл мараага хэдий сууруулна уу? Бүр ийм бодож сууж байна. Тийм ээ. Энгийн малтуудад тэр энгийн одоо Өвөр Монголын малчин ардуудад аваа гэдэг бол одоо дунд улсын энэ хүмүүсээ болно. Энэ бол нэг жилийн уламжлал болсон. Энэ бол цагаан сарын нэг хэсэг нь болсон. Яна одоо бүтөөс нь бол цагаан сарын үдшилтэйг үжидэг ийм одоо зантай. Жилэр хөтсмаа баян уран бүтээл тавиад явцсмаа улам тансгийн тавсаар байгаад үний нэг таргалчихсан одоо. Одоо уран бүтээл хийдэг хүмүүсүүд одоо жишээ цагаан сарын үдшилтэд орсон бүх бүтээлүүд бүгдээрээ ингэж хүний сэтгэлд ханагдсан гэж байхгүй шүү дээ. Одоо бол үзэгчдэд шин юм аваач, шин юм өгнө, сони юм харуулна гэж чарнахад үнэхээр хөдөлмөр байна. Манай тэр үдшилэгч нь альва бүхэнгүй шин сонгодог бүтээлүүд. Тэгэхээр тэн дээр хүч тавих тэрний талаараа бол уулгын талаар, урлагийн талаараа бол хийчих бол одоо дэшээ гараад. Миний санаа хэмжээ талаар дэшээ гараад. Одоо нэг ч юм бол хэлбэр нь илүү сайхан болоод, төөлөн шин юм цөөхөн болоод тэр үлдэх юм ч. Жасал чимэглэл дэнд багтаж. Өндөр бол хөчлөн төмөр жоосооч. Арэл нар сар явчаад гэртээ тавьж чадахгүй юм одоо. хөгжөө наргаанаа нь одоо авчгаар нэгээд хүний одоо нүдний таашаалыг балаах гэх их хүчтэй. Хүний сэтгэлийн энэ дотор тамирыг балаах тэр юм нь. За уран бүтээлийн эрлийн зам танай залуус улсыг бид тэр олон сайн сайхан юм олох болтугай. Одоо доороос игээ чэрсэн юм нэг ухаан бодолтой шинэ ариун хүлээсэн шинэ юм үжигдсэн ийм хүмүүс байсан. Тэгэхээр тэрүүл ямар тач юм. Тэр бол чи тэрийг өөрчлөхгүй бол тайсан дараа бол өөрчлөх. Одоогийн асуудал бол дуу чин урлаг чин асуудал биш ээ.
одоо одоо энэ амьдрал маань хотчлснаас хойш бүр тийм одоо нэг асар дээр ингээд амьдарч байгаад хоорондоо нь одоо эсрэг талд ямар хүн байхын ч мэдгүй. Одоо ийм муухай цаг үе болсон шүү дээ яг үнэндээ. Бид нар баг байхдаа ингээд айл саалтаараа ингээд туйроод бариад бас нэг шинэ жилийн золголт юм хийгээд явдаг байсан. Одоо хотчлснаас хойш одоо ер нь одоо асар дотроо ч гэсэн нэгдгэн уулзгүй юм болсон шүү дээ. Үдшилгээ нь үжээ суул одоо байдаг. Цагаан сар одоо чинь барахгүй ариун үдшилэг 15 болтороо бүр үдшилэгтэй байдаг шүү. Тийм. Одоо ийм шүү дээ. Уртын болоод үнэн дээр энэ цагаан сарын тухай одоо энэ Жан Уйл одоо энэ Бетүсен хийдэг, шинэ нэг хийдэг. Үнэн дээр уртын бол монголчуудын энэ цагаан сарын энэ соёлыг нийх юм байна шүү дээ. Мөртөө энэ гол басны үйлдэл нь бол цагаан сар бол энэ хүмүүс бүр нэг төрөлөө үжиддэг одоо найд нөхөдөө бүр үжиддэг одоо ингэж харилж одоо сэтгэл санаагаа ингэж нэг солилцдог. Тэгэхээр цагаан сарын хувьд авч гэлээ үнийг нь бол цагаан сар бол их ёсос сурна. Ёсос сурна шүү дээ. Тэгэхээр мөргөс хөргөөс аваад арны ёсыг бол бүр цагаан сар сурна. Ийм арвын уулгатай байж шүү. Тань болов. Гэтэл одоо бол одоо чинь биш лээ шүү. Одоо буй хүмүүс одоо нэгэндээ ямар нэг албан ажилттай юм хэрэгтэй болов нь уулж байна. Тэг уртан цаг цагаан сард инканы уулждаг байсан. Тэрний одоо байхгүй цагаан сарын үдшилэг гэдэг энэ нийтдээ юм авчраа. Энэ дээр ингээд тавьчихсан. Тэрнтэй гал. Тэрнээ үжиж. Бүх хүмүүс одоо зүгээр одон содонтой уулж байна. Тийм бүр телевизийн одоо дуучин урлагчтай уулж яарж байна. Одоо шим шуул болцоход жишээлбэл одоо дахиад цагаан сарын үдшилэг хийдэг хүмүүс нь яаш та. Тэг үнэн дээр одоо манай гэлчээжийн цагаан сарын үдшилэг гэхэд одоо удам телевизийн цагаан сарын үдшилгийг гэлчээж штэ. Үнэн дээр удам телевизийн цагаан сарын үдшилгээс астан бүтэн тал цагаан сарын үдшилэг гэдэг тусаа байна. Гэтэл манай одоо энийг гэлчээж штэ одоо өнөөдөр бол. Тэгээ энэ удам телевизийн цагаан сарын үдшилгийг тэр болохоор өвөр Монгол ардын цагаан сарын үдшилэг гэжгүй штэ ард түмнээ. Зэм нөөш. Хүн болгоно үжих алуугүй мөрдөн хүн болгол хандуулах алуугүй штэ. Гэтэл гол манай одоо энэ удам телевизийн цагаан сарын үдшилгийг хийж байгаа хүмүүс бол одоо юу гэж бодоно. Би нөө өвөр Монголын бүхэн ардууд руу хандуулж байгаа гэж бодоно. Мөрдөн энэний үнээр өвөр Монголын бүхэн ардууд руу үжин. Яг ийм учраас болоод хийсэн хүн ч нээх дараастай, үжсэн хүн ч гэсэн нээх ууртай. Яагаад минь үдшилгээ ингэ хийж өгдөг шүү. Тэгвэл одоо нөгөө хийсэн хүний одоо би одоо бүхэн өвөр Монгол хандуулж байгаа юм одоо Ашагийн Вэковка, Эктогийн Вэковка, Жирми Вэковка, Хлүмбери Вэковка, ямар Вэковка гэж энэ газар орны бодоно. Тэгээ одоо Чирэг Вэковка, Цагдаа Вэковка, ямар Вэковка гэж тийм ариун уулга бодоно. Дээрээс нь одоо ямар улс төр үжил санаа, ямар төрийн бодлого, ямар үндэсний соёл, ямар маяг ингэ нэмээд өгöd. Энэ бол одоо юу гэж хэлэх вэ? Одоо сая мануусын хэлдэг хуйцаа гэдэг шүү. Одоо чимээ болцсон шүү. Хин үжээ тохирохгүй юм болчихсон энэ цагаасаар үүдээ шүү дээ. Хин үжээд яам. Хэн болгон бүр үжих алавтай шиг сонсч та одоо. Өөр битүүсний өөр үжих юм яг болчих. Цагаасаар сайхан цагаасаар үүдээ шүү дээ. Яг үнэндээ одоо энэ ардуудын хувьд үзэгчдийн хувьд бол тийм ээ. Өөрийнхөө одоо бас нэг жил нэг одоо 30 орой битүүнээс нь гэхэд заавал үздэг үдшилэг дээр бас нэг сайхан онц юм олоо харчиг гэсэн юм хүсэл байгаа шүү да. Гэвч одоо энэ телевизээр дамжаад үнэхээр тийм шин сэвүүн тийм ээ тоглогч тийм үү эсвэл шин сэвүүн тийм тоглолтын нөмөр ингэж гаргаж чадчихна уугүй гэдэг асуудал бол бас үнэхээр бодож болов шүү та. Үнэндээ. Тэгээд өвөр Монголын одоо энэ үдшилэг дээр бид нар бас ингээд хамтарч ажиллаж ясан удаа бас арин байгаа л да. Орчмын жилүүдэд бас хөгжмийн найруулга, гэтлэн энэ тэр зохион байгуулах ажил дээр бас бишгүй арин ажилласан тийм ээ. Тэгэл өвөр Монголын энэ нэг цагаан сарын үдшилэг бол маш бодлонтой л гэж надад ойлгогдсон. Маш бодлонтой. Тийм ээ. Яг үнэндээ жинхэнэ одоо ингээд чадaltaй жинхэнэ урлагаар ингэж явж байгаа усуудыг нээх хүндгэж нээх ингэж учир болгож үдшилэг дээр гаргаж яах үгүй юу гэдэг бол бас үнэхээр надад бол юу вэ? Жаахан энэний нэг санаа бол энэ үдшилэг гэдэг юм тийм ээ. Үдшилэг гэдэг юм урлагчдыг ингэж сайхан урамшуулад урлагчдыг ингэж хүндгэж ингэж урлаг харуулсан байвал болчихно. Наадам зинхэн урлаг ингэж харагдсан байвал болчихно. Цаана нэг хариу нэм нэг улс төрийн үзэл санаа ч юм уу эсвэл ямар нэгэн дарга ноёна ийм нэг шаардлага ингээд хойно ингээд явагдах хэрэггүй. Энэ бол ямар ч хэрэггүй. Би Франц, Оросын энэ тоглолтуудыг үзсэн. Бүгдээрээ баясаал хөөрөөл сайхан байна шүү дээ. Яагаад заавал ингээд нэг цаана нь ийм нэг юм ингээд дагалдаад явах ёстой. Тим юм нь бид нар телевиз байна тийм ээ. Телевиз дээр өөр 38 өдөр бүтэн өдрийн програм байна. Тийм сурталчлага ухаагуулгаан тэр өөр
цагт бүгдийн ингээд нэг өдөр хийх цаг байна. Тэрнийг 2-3 цагийн үдшилэг дээр тим юм явагдаад байх хэрэг байхгүй. Зүгээр сайхан ариун хүнөөс үдчихэж штэ. Тийм урлаг ингээд явагдчихэл байна. Тэр үдчээ одоо ариун хүнөөс үдчихээ гэсэн тэр санаанд тохируулж орог чигэж хийж явах ч юм уу. Тэр одоо юм штэ. Энэ ариун хүнөөс тэр үдэш үдэж явах нь бол яана. Би баярлаа юм чи. Ингээд л үдэж штэ. Би суралцъя гэдэг тэн дээр сууж явах нэг юм. Ядаа тэрүүнд ямар улс төр үдээс санаа ямар мо чи нэг жилээр суралц сурцлаа маань тэр үс тийм үү. Чи бүтээсний нэг амар ачил болохгүй юм. Асаа хүний даваагаа тэн дээр асаа юу улс төр үдээс санаа хэлээд байдгийн учир нь юу идэх юм. Тийм нам арга юм одоо ямар мо хэлээ соёл хэлээд байдгийн учир юу. Тийм. Зүгээр нэг тун сайхан ингээд эвтэйхэн урлаг тийм ээ уран сэтгэхүйтэй хүнийг баярлуулцдаг тийм байхад болчихно гэж бодож байна. Би бол ийм л амархан бодож байна яг үнэндээ. Evolution. Хүнийг баярлуулцдаг тийм байхад болчихно гэж бодож байна. Би бол ийм л амархан бодож байна яг үнэндээ. Дахиад чи урлагчнуудын хувьд яа. Одоо нэг үл урлагчны бол сайн хэлээ шүү дээ. Өнөө хүлээж яана гэж. Одоо жишээлбэл одоо манай баясаа юм уу, манай ураа юм уу одоо өөр ямар нэг хүнийг хүлээж яадаг магадгүй. Гэтэл энүүсээ оруулах үед тэнүүсний хамаг сайхан дуулдаг дуугаар нь оруулахгүй яа. Энэ чамаа чи одоо таахын нийлээ нэг жирмийн нэг дуугээ дуулчих. Таахын нийлээ нэг урдсын нэг дуугээ дуулчих. Таахын нийлээ нэг холын дуугээ дуулчих. Одоо ийм шиг хэлвараар ингэж энийг юу юухэд одоо уулган тогтсон тэрэндээ одоо хүмүүсийн Азис ингэж оролцуулаа шүү дээ. Одоо энэ уулга гэдэг жигтэйний инээдтэй. Үнэн дээр цаансны үдшилтэд ямар уулга байх хэрэг байх юм. Ганц уулга нь баярлуулах. Найрлах байвал болчих шүү дээ. Заавал энүүнд бас ямар утгатай, уулгатай, ямар мотой гэдэг ийм нэг жилийн шансрын үдшилгийн гол үжил санаа юу, зориг санаа юу гэдэг давойлгоно байна. Юунд давойлгоно гэдэг. Давойлгоно. Гэхдээ тэргээд удаараа даваацсан юм манай үжил санаа бол. Одоо зүгээр тийм тэрний үдшилэг дээр нэг даваагаа байхгүй шүү дээ. Энэ дээр бол зүгээр л манай ардуу зүгээр нэг юу гэдэг. Тэр мөртөө одоо сая энийг хэлдэг. Үдшилэг хийдэг хүн бол энийг тодорхой бодохгүй байхгүй. Миний энэ бол бүхөө Монгол төмөн энэ бүхөө өвөр Монголын ард түмэн бүгдээрээ заавал энийг үзэхээ алуугүй. Энэ бол Чансар удуун телевизийн Чансарын үдшилэг. Энэ нэг байгууллага нэ. Би одоо уртаа нэг үдшилэг хийсэн шүү дээ. За одоо энэ нэг үдшилэг хийхэд энэ бол одоо энэ үдшилгийн эрхэлсэн одоо энэ жишээлбэл энэ 30 явуулна, энэ аймаг болно. Одоо энэ аймаг энэ одоо 10 имий бүр харуулна, үзүүлнэ. Энэгээр дамжаад шүү дээ. Одоо гол үнэндээ энэ үдшилэг бол би хинэ нүдээр ичиж хийх хэрэгтэй бол мань зоос гаргасан энэ 30-ны даргуу юм энэ аймгийн даргууны нүдээр энийг баярлуулахын төлөө хийж байна. Хийн. Ийм байдлаар хийхгүй байх аргагүй болцоход байх юм. Тэгэхээр одоо нэг үг байдаг шүү дээ. Одоо нэг консорт хийж явах нь бол өмнө мөрд суусан даргуун уралт хийж яана гэж. Уралдаан хийж явах бол өмнө мөрд суусан дэр гэдэг хянагч хийж яана гэдэг шүү байдалтай. Ийм юм болчиход шүү дээ. Гэтэл одоо яана сая ажил хийхгүй яа алдаа бичиг гаргаа гэдэг үг байдаг биш. Манай хүмүүс бол тийм байдлаар бодоно асуу. Би ажил хийхгүй алдаа гаргахгүй л гэж. Алдаа гаргахгүй. Шиний мөдөн хийхгүй хуучин явсаар тэр дээр жилийн үдшилтэйг тагаан ав бадэл даргуун санаагаар нэг юм хийгээ тавьчихад алдаа байхгүй яа. Шинэ сони юм яа байхгүй. Үлдэх юм яа байхгүй. Тэглээ одоо тэр ариун үжидэг хүлээдэг хүмүүс их хал байна шүү. Энэ хүмүүсийн санаанд хүргэнэ гэдэг бас амаргүй. Үдшилэг хийсэн хүнээ хавд авч гэлээ их дараас тааш та. Хүний санаанд хүргэснээ хэрэггүй яа. Чи юу яхаа заавал чи хувнаа юм хийж яах юм. Чи өвөр Монгол удам телевизэн Чансарын үдшилгийг хийж яхаас хийж яах гэж яах юм. Бүхэн өвөр Монголын ард түмний Чансарын үдшилгийг хийж яах шилдэггүй. Энэ хүний байгууллагын хүн ойлгохдоо заавал чигж ойлгоо. Заавал харин чиг ойлгоо. Энэ үдшилгийг хийхин зорилго нь мөн энэ ард түмний үдшилгийг хийж яах гэж бодож байна. Тэгэж бодож байна. Тэгвэл одоо яг ард түмний үүднээс очиж ингэж бүх юм зохион байгуулах хэрэгтэй байхгүй юу? Харин ард түмэн жоохон юу үжигээ бодож байна. Яг манай үжигч жоохон үнэн одоо яг манай яг малчтаар нэг удирдаач болгоул. За энэ үдшилгийг малчин танд өглөө. За чи энийг хийчихгүй
хүнөөс чухал юу болгож хийх лөө. Тэр одоо энэс нь илүү харааламаар юм хийн. Энэ бол ямар асуудал юм. Энэ өвөр Монгол гэдэг чи одоо манай гурвал биш шүү дээ. Манай гурвал одоо энэ асуудлыг ярихад адил ус саналтай байна шүү дээ. Тэр өвөр Монголын ийм өргөн удан нутаг дэвсгэр шүү дээ. Наймаг, Твэндра, Малчин байна, Тараачин байна, одоо Гамбу байна, Сурагч байна. Энэ хүмүүс нэг янс юм үжих дуртай. Чи энэ хүмүүсийн санаанд бүгд нь таарсан юм хийнэ гэж болов. Чин Малчид нь үжих дуртай байхад Гамбу үжих дургүй, Гамбу үжих дургүй, Сурагч үжих дургүй, Жирийн үжих дуртай, Эхтүү үжих дургүй, Алсаа үжих дуртай, Шинэнгол үжих дургүй чи яах. Тэгэхээр энийг бол чим ариу юм бодохгүй. Миний сайхан хэлдэг санаа бол өвөр Монгол удам телевизийн цаансрын үдээшдэг. Энэ үүднээс нь би нэг гэтэр миний энэ байгууллага бол ийм онцгой байгууллага учраас миний энэ үдээшлэгийг бол бүхэн өвөр Монголын ард түмэн бүгд нь үжээд ирнэ. Одоо нэг ялгаа нь бол чим. Гүйл өөр газар маань цаанхлын үдээшлэг хийж байх юм. Яха чим ариу үдээшлэг гэдэг бүр хийж, хоогоор хийж. Тэгвэл бусдын бол чим ариун олон хэгийн босоод бүгдөө үжид ихгүй магадгүй. 50 цагны одоо өвөр Монголын удам телевизийн цаансрын үдээшлэг бол бүтөөсөнө 50. Одоо энэ 50 цагны сайн. Ийм учраас жишээ бол Америк явуурууд яхаа чим үдээшлэг хийдэггүй. Учир нь бүхэн ард түмэл хандуулсан хийхэд үнэн амаргүй яа. Тийм би одоо түрүүнд харуулчих. Учир нь би хийхгүй. Энэ би чамд нэг зүйл харуулчихсан байна. Тэгээд яхаа чи би энэ бүхэн улсын ард түмэн бүр энэ дээр суучхаа миний энэ үдээшлэгийг үжигтэй дурвал. Би юу хийх аргагүй болчихжээ. Гэтэл манай энэ бол чим биш. Энэ бол одоо заавал одоо чим энэ бүхэн улсаар бүр сууд үжинэ. Мэдээ чи энэ бүхэн улсын ард түмэнд хандуул тааруулсан юм хий. Ийм боловчоо байхгүй. Тэглээ үнийг одоо энэ цагаан сарын үдшилгээ болно. Цагаан сар гэж ил ярих тар бол цагаан сарын үдшилэг юм цагаан сардаар зориулж ил хийж. Цагаан сар гэдэг бол хүмүүс бол үнийхэд бол амарч тэр сардан даяараа зоолгож баярлдаг л ийм нэг мөч шүү дээ. Тэгээд одоо энэ ухаагдууны бүр ховруулаад явчихлаа. Бүр ховруулаад явчихна. Тэгээд миний санаа бол үдшилгээ хийдэг хүн нь тэр ариун хүмүүслөө хандуултны хэрэггүй. Чи хуунаа дуртай юугаар нь одоо чиний үжихээр болно гэдгээр нэг сайхан баяртай юм нэг мөч шүү дээ. Энэ нэг юм хийчих хоо байгуулаа хийчих гэсэн үг байх. Чи одоо энэ нь яах вэ, тэр нь яах вэ гэж чим ариун юм бодосноо хэрэггүй. Тэгвэл цаан сарын үдшилгийг үжидэг хүмүүсний танаа цаан сарын үдшилгийг үжээ юу яах? Чиг үжихгүй байж болно яа. Чи тэнд өөр ариун Монголд чим ариун манай одоо үжихгүй юу хийнэ? Цагаан сарын үдшилийг үжихгүй юу хийнэсэн? Телевиз байхын уртай хүн шинэлж байсан. Мэдээ одоогоос хол сайхнаар ариун уулгатай. Яа шинэлж яддаг вэ? Одоо бүр мартчихээн өөр шинэлж. Бидний санаад би баг шиг байхад бол манаас одоо хэдэн хүүхдүүд нийлээд аав ээжтэй тоглолт гаргадаг шүү. Цагаан сарын үдшилэг бидээс тоглолт гаргадаг. Госон усаанаас зүшэн башаа авхаа ингээд дуудаад ирээд тэгэл тоглолт гаргаад өнгөрчихсэн. Тэрнээс илүү өөр одоо яаж яаднаад цагаан сарын бүтүүг нэг сайхан ариун даангүй ариун учрууд байсан. Ер нь одоо энэ бүтүү бодохгүй танаас бодож орох юм байна уу? Одоо орчин танаас цагаан сарын бүтүүгээр өнгөрөөсгүй байх юм байна. Бүр цагаан сарын үдшилэг үжиж байгаа. Яаж өнгөрөөжсөн? Би бага байхад шүү дээ. Одоо тэр үед сүнүүлөө яана буусаан байна. Цагаан сарын шиний нэг гийчин буус байна. Тэр юу муу юу хинэ гал мал төлөх юм аа бэлдээ. Бас тэр үед цагаан сар усны гоё байдаг юм уу? Тэр үед бол амьдрал чинь сайн биш ээ. Тэгвэл байдаг сайхан идэд дуудаг юм аа. Цагаан сар нэг идэд. Тэгэл цагаан сарын усны нэг утга болготой нэг ариун юм уу одоо зан байд бүхэн юм сонирхолтой байсан шүү дээ. Баяах гэртээ хэдүүлээ. Би одоо ахтуу ариун шүү дээ. 7 ахтуу 7 бол юм чинь. Ахтуу 7 маш их хөвжөнтэй наргантай. Тэгвэл битүүнээс өнөөхөд тий бууз барин тийм ээ дараа өдрийн одоо өглөө эрт бүр дөнгөөд үүргэгээрх үеэр гал тагдаг штэ. Тэр төлшэн ингээд бэлдэж тавина. Тийм тэгээд манай аав бурхан тагдаг. Тэгээд 30 битүүнээс хоолноос өмнө бурханаа тахин бүгдээрээ мөргөн. Тийм. Одоо бол биш болцсон. Одоо бүр унтаа өгсөн. Одоо яхаа унтсан юм болохгүй шүү. Одоо үгүй энэ тэр мөртлөө надад санагдсан нэг зүйл гэхээр манай энэ доор үеийн хүүхдүүд одоо тийм манай тэр үеийн шиг ингээд нэг одоо зан үйл байхгүй болцсон. Одоо бид нар ингээд баг байхад биш та битүүнээс өн
шинэ нэгэнд бүр одоо аав ээж хамт байж штэ ирнэ. Одоо хамт байж хамт байсан мөртлөө ингээд гарч юу яг тэр нэг юун дээр уулзах үедээ бас амар асуун заавал. Тийм. Аав сайн шинэлүү ээж сайн шинэлүү гэж ингээд шинэ нэгэнд өглөө эрт бүр тэгэж амар асуун бүр хадаг барь золгоно. Тийм байсан. Одоогийн хүүхдүүд ирнэ амар асуух юм мэдхэн байсан. Тийм. Тэгээ баг амар асуух. Тэгээ энэ цагаан сар бол гол энэ амар асуух энэ байдгийг бүр цагаан сараар сурна шүү дээ тийм үү. Цагаан сарын өнгөрүүлэх юм байсан. Нэг бүлэг зан үйл бол одоо ингээд цагаан сар гэдэг юм ингээд хөрсээр ийм нэг байдалтай болсныг дагалдаад нэг бүлэг үндэснээ зан үйл байхгүй болж байна. Тэгээ түүнээс нүүл өөр цагаан сар гीчин дайлах буусан барьж яарна. Тэгвэл өглөөний одоо жуул мандуулах тэр төлөө түлш яна ойртуулж яана. Түүнээс нь манаас бүр унтаж болохгүй гэдэг. Унтаж болохгүй. Дисэж алдраал дисээд ингээл жаахан дисээд. Тэгэл яг үүрч яхаа үесээр усал өргөд хүүхдүүд байсан чи бүр унтчихдаг ш. Тэгэл нэг цаг унтаад удаас ирээд. Тэр ясууд бол одоо бүр баяртайс ирдэг штэ басал. Нэг баяртайс ирэл шинэ хувцсан хүн юугаан өмсөл маш гоё байдаг штэ. Одоо бол тэгээд тэр цагаан сар гэвэл тэр зүгээр нэг үдшийн асуудал биш аа. Өөлжин сараас эхлээд үргэлжлээд цагаан сар одоо 3 сар утгаар нэг юм урт нэг зан үйлээ нэг юм. Энэ дотор нэг заахан нэг гэсэн цагаан сарын одоо бүтүүний үдшийн штэ. Ингээ нэг урт юм байж. Одоо бол биш лээ шүү. Одоо жишээлбэл одоо тэр сая Америкт хамаг анх телевиз гарч ирахад одоо энэ хүмүүс одоо энэ улс төрчид их баярлаж гинэ. Жаатай энэ ариун хүмүүс өдөр одоо энэ улс төр руу хараад одоо нийгэм рүү хараад манайсаа шүгэмжлээд байх юм. Телевизийн өмнө ингээ суучвал амар байж. Одоо тэр баярлсан. Одоо энэ юу нь бол одоо яг үжигж байна. Одоо энэ ариун үндэстэн энэ ариун хүмүүс шинэлхэн байцсан зан үйлээ хайцсан бүх юм амар хайцгаа телевизийн өмнө цаансан үдшилэг үжиж сууж байна. Үг хэлчихээ юм байцсан. Эцэг эрэм хоорондоо гэлцэг үг гэлцэгээ хэлэхгүй болохгүй тэрийг үзнэ одоо. Хов хурдан тэр сэг боос мос эддэг яж хол уучир биш лээ. Хурдан тэн дээр чанаад юу юутай тэр нүртэй амжиж нэг гаргаад хурдан эдэж чагаа одоо тэр нүртэй бүхэн уучраа барчгаа одоо тэн дээр нэг телевиз үжээ суудаг. Телевиз үжээд хүн шинэлхий үжээ суудаг нэг үжигч. Цагаан сард олон хүн бол зөвхөн үжигтэй. Өөрөө нь оруулж чаддаг биш. Өөрөө гол дүр биш. Утайн бол өөрөө гол дүр байсан юм биш. Өөрөө шинэлж байсан юм биш. Өөрөө баярлж байсан юм биш. Одоо бол биш. Хүн баярлахыг үжиж. Ярих юм цагаан сарын үдшилгээс жалгаад цаашаа цагаан сарын ярих юм доо ярих юм бөөм байна. Орхигдож идчих юм. Саяхан баянхан хэлдэг тэр одоо аав ээжтэйхэн мэндэлдэг тэр бас одоо хэн байна да. Цагаан сарын үдшилгээ нь үжээ барлаа 12 цөнгөс үнийг хэлвэл 12 цөнгөсөөр айлчлаа эхэлчихдэг шүү дээ. Хүнөөс бол хөдөөдөл баг 12 цөнгөрөөд үүр чайхаа үсээс үүр чайхаа болоход хоёр ах хэдэн айлаар бүр тойроо явчихдаг шүү дээ. Одоо хаан тэгж яана бүр цагаан сарын үдшилгээ үжээл 12 цаг зообон шан гарахыг хүлээж зообон шан гараад баруул одоо зя одоо бүх ажил барцсан унтана. Нэг л унтаад үүр чайнаад шиний нэгэнд ирэх тийм байхгүй. Яг үнэндээ би одоо энэ бодох хэрэгтэй. Өвөр Монголын цагаан сарын үдшилгэд бол төвийн цагаан сарын үдшилэг шиг зүртэнийхээ дараас бол бас байхгүй шүү. Тэгвэл нэг үлэг ими одоо нэг үлэг одоо жишээлбэл дээр жил одоо живсмаа гэнэ гарлаа ш та. Одоо дуудуулаа жаахан бүгнийхээ дуудуулаа гарлаа. Ийм шиг шинэ хүмүүсээ ариун гаргаад ариун юг талаар бодод болно. Тэгэхээр тэрийг бол одоо манай хүмүүс бол одоо яана чи тануу дуугаан аваад ирэх гэж. Одоо шинэ хүмүүс ямар юм байвал чи аваад ирэх гэж. Шинэ хүн гэж яг учир нь болохоор тэр бие мэдгүй яа. Өөрийн нэг ямар дуудвал таарах уу, ямар хоолойтой байх уу, мөртөө тэр дуугаан сайхан хэлгэж чадахгүй, сайхан юу хэлгэдэхгүй ийм ариун асуудлууд байна. Үнэн дээр тусгай нэг хэсэг хүн гачирж байгаа ш та. Одоо жишээлбэл баян ахаа манаас өөр ариун хүмүүстэй биш та. Нэг үлэг шинэ хүмүүстэй тусгай цагаан сарын үдшилгээс өмнө та нэг үлэг хүмүүсээ сайхан боловсруулад, дуугийн бичиж өгөөд, аян бичиж өгөөд ингээд гаргахад арталуу. Энэ бас жохох хэмжээний өөрийнхөө бас нэг тайс юм уу одоо юу юм уу бас нэг өөрийнх нь энэ Монгол үдшилгээр авч хэлбэл бас нэг үдшилгийн нэг хэв намба гэсэн юм гарах магадгүй. Гараад ирнэ. Үлдэх юм нэг цагаан сарын үдшилэг нэг үлэг шинэ юм гараад ирнэ. Чекгээр зүгээр нэг хэд рокын дууцнаа зохиолын дуудуулаад одоо байдаг дууцнаа бүгдээ нэг цаг 5 нутгийн дуудуулаад гэж юм. Тэгээд ингээд нэг үдшилэг хийгээд байх бол одоо Тийм залуучуудын тухайтай бол бас одоо өнгөрөх хэдэн цагаан сарын үдшилэг дээр ажиллаж байгаа үедээ би бас санаачлагтай ингээд шин залуучууд юм уу эсвэл одоо энэ нэг одоо шин
дуу урлаг дээр ажиллаж байгаа усуудыг ингээд зохион байгуулад цагаан сарын үдшилэг дээр бас нэг хэсэг уур амьсгалыг ингэж бүрэлдүүлээгээд чармайж үтсэн да өнгөрөх жилүүдэд. Бүрэлдэд дийлж гинүү. Тэгээд жил болгон бол маш их дараастай амаргүй л байдаг. Тэгээд дөнгөөд бүрэлдэх. Тэгээд яг сайхан цагаан сард одоо битүүнээс нэвтрүүлэхээр цаг нь хасагддаг. Тэгээд бас хэцүү. Тийм. Ер нь тийм байдаг. Одоо би бас нэг гайхдаг нь яхараа нь одоо цагаан сарын үдшилэг гэхээр нэг дууг ингээд бүтэн сайхан хүнд харуулж сонсуулж болдоггүй. Заавал нэг хүн 30 секунд ч юм уу 40 секунд л байх ёстой. Энэ дээр шогьяраа ярддаг Гангамбар багш байсан нэг дээр удаа ус их ярьсан. Гайхалтай тийм. Энэ шогьярааг нь хасаад хагас одгочих. Хагас шогьяраа тавьчихсан чи одоо ус сонсоход бас ойлгомж байггүй шүү дээ. Өмнөгийн хагасыг аваад арга хагасыг аваад бүрэн бүтэн нэг дуу явагдахад бол ард түмнүүд энэ дуулаад барахгүй гэж тийм үнэхээр сайхан дуу юм болно шүү дээ. Яагаад болдоггүй. Тийм. Тийм. Заавал ингээд энэ залуучууд байна тийм ээ. Тэнгэр ах ирээд дуулахад бүгдийг гаргана. Хэрлэгэнгүй. Тийм. Залуучууд гарна гэхээр заавал ингээд хасаа хийдэг. Тэрэнд би маш дургу. Царайг нь үзүүлжээ бүтэлийн сонсуулахгүй царайг нь урдаар таниулжээ гэсэн ухаагдав. Тэгвэл одоо энэ юм биш та. Жишээл одоо залуучууд гэдэг энэ нэг ухаагдсан шүү дээ. Одоо жишээл маань одоо энэ удир даачсан улсын хувьд бол тэнүүсийн үдхээр залуучууд гэдэг нь бол одоо манай баясаа юм уу ураа юм уу одоо энэ нэг үл хүмүүс. Үндэн тэр одоо манус одоо залуучууд биш болсон шүү дээ. Тийм. Энэ манус одоо бараг бүсгүүчүүд болсон. Үгүй тийм байна. Гэтэл одоо залуучууд гэдэг бол одоо дөнгөө 20 хүрсэн залуучууд тэнүүсийн үддэг шинэ маягийн бол тэнэг үл хүмүүсийн шинэ маягийн ингээ бодоод шүү дээ. Одоо манусын энэ үеийн хүмүүсийн хийж явах юм шинэ маягийн. Гэтэл манусын шинэ маягийн биш шүү. Шинэ маягийн одоо манай төлөвлөлд ирэх юм байсан. Манусын шинэ маягийн төлөвлөж явах үеиг бол 90-д оны учир 2000 оны учир шүү. Тийм одоо 20-од настай залуучууд одоо яг шинэ маягийн юм төлөвлөж байгаа хүмүүст ямар ч чий өгж өгөхгүй. Тийм. Чи тэнүүсийг гаргаад явахгүй. Тэгээд та тэнүүсийн оронд хэдэн гүсгэтүүдийг гаргаад та энэ залуучууд сайн байна хэлдэг. Тийм буруулдаа бас энэ нэг үеийн усууд бол нэгэнтээ бас өнгөрцөн шүү дээ. Одоо залуу үеийн шинэ дуу урлагийг төлөөлдөг хүн гэж нэгэнтээ шинэ нэг үеийн усууд гараад ирцэн байгаа. Тэгээ эдгээр усуудаа манай усууд бүр танихгүй, мэдрэхгүй. Тийм гэж бодож явахгүй. Тийм. Яг одоо жоохон мансын энэ үе ч юм уу баясаа ураа ийм дуучдын үе одоо хамаг шинэ залуу үед шүү дээ. Залуучуудыг төлөөлж яана гэдэг чинь өстой хотлаа шүү дээ. Биш. Одоо ер нь тэрээс доош залуучуудын манай үдшилэг юм уу их том үдшилэг юм уу найраар гарч явах их чөө шүү дээ. Чөө. Одоо яг өөрөө Монгол энэ одоо чансарын үдшилэг явна. Хаанхийн чансарын үдшилэг явна. Одоо хэрвээ өөрчлөлт гаргаагүй бол одоо тэр төсөвлөгч юм уу, удир даач юм уу, одоо зүгээр юу гэх юм уу энэ хүмүүсийн асуудал шүү одоо бол. Чи зүгээр одоо дээр жилээ сондоо юм хий. Одоо босоод тэр хэдэн хуучин дуугаа авчраа. Дээр жил чи улаан гуцас хүмүүс юм. Энэ жил ногоон гуцас хүмүүс ба. Дээр жил хар гуцас хүмүүс юм. Одоо хүрэн гуцас хүмүүс ба гэдэг шиг энэ хэдтэй юм болж шүү дээ одоо бол. Чи яг одоо тэр цаатай одоо яг жаахан залуучуудаар хийдэг чиг. Одоо өөр Монголд хамаг их харшил садул байна. Одоогийн энэ нэг консорт хийж байгаа хүмүүс нь консорт хийх эрхтэй мөрд байна. Одоо энийг юм болоо тавихгүй. Энэ та өөр Монголд энийг бол хамаг сайхан хийж чадна гэж өөрөө бодоо. Өөр хин хийж чадахгүй гэж бодож явах юм. Энэ бодож байгаа төвшаах яг нэг ярилцсан шиг ярьж шүү. Хүчигж бодожгүй багадгүй шүү. Тэр бол одоо видео мэдэж байна. Тэгээд энэ асуудал бол ийм байх шүү. Хэрвээ чи тэрийг өөрчлөхгүй бол тайсан дараа бол өөрчлөлт гарахгүй. Одоогийн асуудал бол дуучин урлагч чинь асуудал биш ээ. Одоо доороос игээ чэрсэн ийм нэг ухаа бодолтой шинэ арви юм хүлээсэн, шинэ юм үжидсэн ийм хүмүүс байна шүү. Гэтэл тэнүүс ямар ч авшаа байхгүй. Байж байгаа аргагүй тэн өөр ажил хийх барыг өндөг бодолдохоос өөр аргагүй болох. Би заавал тэгээ тэн дээр нэг ор ингээ эзлээ суугаад байдаг шүү. Гүтрэн тэн дээр суунагддаг шүү. Ингээд тийм байлгүй шүү. Тусаа солио өгч болов. Ясоигс байна уу? Одоо биш өөр Монголд одоо яг чим асуудал болчиход байна. Бүхгүй юм. Яг чи энэ нэг хүн байж л байвал чи одоо хавар гараад чи энэ дээр зогсоо юм чи бичиг бодсон шүү. Хавчир санаа, хавчир бодод. Одоо ховчир бодод юм уу, уламжлалт юм уу, одоо ёсод юм уу?